Шүрэн богооч киноны дог дуулаад хүмүүс хүү эн чинь юу лээ энэ яаж дуулаад байгаа юм бэ те ам бариад байгаа мó ч юм уу те боддог болоод байгаа сүүлийн үед анх бол готраад л яагаад ингэж хэлж байгаа юм бэ гээл за сайн байцгаана уу намайг бачлууны төрмөх гэдэг тэгээд артист нэм төжөө гэдэг одоо ер нь багаас тэгж дууддаг байсан тэгээд энэ нэрээрээ артист нэм гэдэг төжөө гэдэг одоо залуу уран бүтээлч байна. Сая нөгөө 2025 оны Балхаж авгаан одоо My Voice гэх тэмцээнд шүрэн богооч киноны дог дуулаад тэгэл яг тэр шүрэн богооч бичлэг маань цацагдаад л бүр ингээд хүмүүс хөө эн чинь юу лээ энэ яаж дуулаад байгаа юм бэ те ам бариад байгаа мó ч юм уу те тэгээд эсвэл өөрөө дуулаач те эсвэл одоо ийм хоолой гэж юу гэж юм уу ингээл юм нь жоохон хүмүүсийн нэг анхаарлыг нэг халтхан татаад эхэлсэн тэгээд тэрнээс хойш ер нь одоо яг Яруу арт production гэж харьяалагдаж яг энэ тэмцээнээс хойш одоо маш олон гоё хүмүүстэй танилцсан ийм гоё тэмцээн болж өнгөрсөн. Тэгээд маш их бас баярлж явдаг энэ тэмцээндээ. Яг энэ дээр би болохоор ингэж боддیں۔ Одоо ингээд хүн ер нь одоо хэрвээ хүн анзаарсан бол хүн ярихдаа угаасаа нэг өөр үйдэг. Тэгээ мэдгүй магадгүй караоке энэ төр ороод хүмүүс дуулдаг шүү дээ. Гэхдээ яалчгүй та нар сонсоод үзэх юм бол өөрийнхөө ярьдгаас өөр хоолоор дуулдаг байхгүй хүмүүс. Тэгээд яг л тэрнтэй адилхан. За би одоо яг одоо ингэ ярьж дээ. Гэтэ бүрийн одоо бүдүүн хоолой хүн боллоо. Би бол биш. Яг л одоо тий зүгээр энгийн гэж ярьж байгаа шүү. Тэгээд дуулахаар угаасаа л одоо хүний нэг дууны одоо тэрийг одоо мэрэгжлийн хэлээр хөгжих мэдэхгүй байна одоо дууны хэл ч юм уу тий. Энэ л одоо пианор хоолой гэж ярьдаг да одоо энэ нарийн эрэгтэй хоолой гэсэн. Тэгээ тембр нь болохоор нэг тийм жоохон эмгтэй өнөө шиг сонсогдож магадгүй. Гэхдээ тэрийг болохоор мэрэгжлийн юм дээр бол пианоор эрэгтэй тийм хоолойтой. Тэгээ бас яг нөлөөсөн зүйл гэвэл яг хүүхдийн театрт олон жил ажиллаад маш олон нөгөө нэг юм хүүхдийн дүрлэлттэй амтны дүр ч юм уу те. Янз бүрийн нөгөө нэг юм дүр тоглоод тэндээс бас жоохон нөлөөлөл бол байгаа л баг. Тэгэл одоо өөрийнхөө одоо хоолойг сонсоол те одоо юу гэдэг сонин содон гэхээсээ илүү би нэг юм дака яг ийм л хоолой одоо дуулдаг юм байна. Тэгэхээр би одоо дуулахдаа ингэж л дуулна юм болохоор одоо их өөрөө хичээгээд л ингээл бүр ингээл өөрчлөөд байгаа юм бол байхгүй л гэж боддог шүү дээ. Ер нь яг эерэг одоо маш гоё сэтгэл үлдээд хүмүүс байдаг. Тэгээ ер нь тэр хүмүүсийн гоё урмаар явдаг шүү. Та нартай баярлаа тий. Тэгээд мэдээж аливаа зүйл одоо 100% одоо юу гэдэг би хүмүүст мундаг байна өстой гоё хоолойтой гэж байнга одоо тэгж хэлүүлнэ гэж угаасаа энэ хороод байхгүй. Би одоо хүн болгонд одоо юу гэдэг таалагдах ёсгүй тий. Хүн болгон хувь одоо үзэл бодолтой юм болохоор мэдээж одоо муу сайн гэж хамт байж ижийн хорвоо одоо орчин тогтно гэдэг шиг тэгэл муулуулна тэгэл одоо сайлуулна тий. Тэгэл энэ хоёр хослоод явхаар ингээд хүн бас нөгөө тэндээс бас сурдаг юм билээ юм. Энэ хүн бас яагаад ингэж хэлээд байгаа юм те. Энэ хүн одоо намайг муулж байгаа ч гэсэн би өөдөөс нь ч юм уу одоо те ингээд юу гэдэг байгаа гээд байх юм бол бас эн чинь би бас тэр хүний үзэл бодлыг хөндлөхгүй байгаа гэж хэлбэрч гэдэг юм уу те. Тэгэл окей. Ийм хүн байдаг юм ээ. Тэгэхээр би энэ хүнийг энд нь ингээд за окей ингээд орхих ёстой юм. Харин одоо надад дуртай хүмүүс байдаг юм. Би тэр хүмүүс зориулаад одоо юмаа хийгээд явъя. Тэгээд одоо мэдээж юм хийгээл яваад ангууд одоо энд байгаа хүмүүс окей. Хизээ нэг өдөр ойлгоо те. Энэ ийм л хоолойтой юм байна. Энэ ийм л одоо дуу хийдэг юм байна. Тэгэл энийг хийгээ явах гэж боддог л гэж боддог болоод байгаа сүүлийн үед анх бол готраад намайг яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэдэг байсан. Тэгээ муу бас nice студийнхан тэгээ найз нөхд маань айгүй гоё хэлж зөвлөж ах эгчтэр маань бас хэлээд тэ ийм байдаг юм аа. Манай телевизийнхэн шоуныхан тэ маш гоё хүлээж авсан. Тэгэл тэр хүмүүсийнхээ маш гоё одоо дэмжлэгээр өдөө хүртэл явж байна да.
Архиад гарсан зариг би театраас дуу руу тэгээд дуугаас кино урлаг гэдэг одоо ингээд явж байна. Тэгээд саяхан одоо амьдрал тайртай гэдэг уран сайхны кино одоо бүх кино театруудаар 4 сарын 10-наас эхлээд одоо нээжээд тэгээд энэ кинон дээр одоо туслах найруулагчаар ажиллаа. Тэгээд бас нэг туслах дүрд тоглосон. Тэгээд туслах найруулагчийн ажил гээл одоо ингээд жанх одоо айгүй гоёор ингээд бодоол те гайгүй хийчих واخаа гэж бодсон. Яг одоо ингээд кино зураг авалт эхлээ явсан чинь үнэхээр нэрээ бүр маш их одоо нэгт нэм бай. Тэгээд нэг юм анхаарал шаардсан ийм ажил байдаг юм байна. Тэгээд одоо бүхэл одоо киноны арын албаныхан те ямар гайхалтай ажилт юм бэ гэдгийг одоо харлаа те жүжигчд бас одоо камерын өмнө хэрхэн одоо яаж жүжиглэх вэ гэдгийг ингэж маш их бэлддэг юм байна те бүхэл хүний оролцоотойгоор энэ кино урлаг гэдэг зүйл бүтдэг юм байна гэдгийг ингээл ойлгоод л дөнгөж нүд нээгдээд л ингээд явж гин. Тэгээд манай кино маань ер нь амьдралын үн цэнхээсээ илүү нөгөө нэг юм хүн өөрөө өөрийгөө олох те би амьдралаас юунд ад жаргалыг одоо мэдэрч амьдрдаг вэ те. Тэгээ би ад жаргалыг мэдрээд байгаа хэрнээ миний хажууд байгаа хүмүүс тэрийг мэдэрч чадж гин үү гэдэг асуудлыг бас айгүй хөндсөн. Дээрээс нь энэ арх гэдэг зүйл одоо юу гэдэг Монгол улсад ямар байгаа вэ? Энийг бас хөндсөн. Тэгээд эмэгтэйчүүдийн одоо архины хэрэглээ те гэдэг зүйлийг л одоо харуулахыг зорьсон юм уран бүтээл байгаа. За гол дөрүүдийн хувьд 3 жил одоо нөгөө кино урлагт ерөөсөө байхгүй үгүй кино урлагт одоо кинон тоглоогүй байж байгаа завсарлага авчаад эргээд тоглож манай золоо ихч толзоо жүжигч юм байна. Засаа ах маань байна. Тэгээд Mass Production-ы чулуунцдаг Чука ихч маань байна. Тэгээд манай Сараа ихч одоо хүмүүс мэдэх бах те Сүнжид багшаар нь сайн мэдэх бах. За нөгөө мөрчийн одоо манай Батмин дах байна. Гэт маш олон гайхалтай уран бүтээлчд бол оролцсон. Найруулагч 5 баяр ах байна. Тэгээд залуу жүжигчд гээд ингээд оролцсон юм кино болсон. Одоо ингэж маш төлөвсөн юм зөндөө байна л да. Тэгээд одоо юу гэдэг бас нөгөө хит олон юм ингээд төлөвлөчөөр яалчгүй нэг нь ингээд орхигддаг юм байна. Бид нар одоо 1000 одоо юу гэдэг би мэддэн шүү дээ. Ингээд хүмүүс ярьдэн шүү. Нэг юм аа хөө гэдэг те. Тэгээ хүн яг яалцч энэ нөгөө нэг хурдцтай нөгөө нийгэмд ингээд тэг чаддгүй юм байна. Аль-алийг амжуулах гал явж байгаа хэдий ч нэг нь ингээд жоохон орхигддаг юм байна. Гэтэ орхигдуулахгүйгээ дуугаа бол хаяхгүй л маш хичээж юм. Дуу бүтнэ гэдэг нь өөрөө нөгөө нэг ингээд өнөөдөр байж байгаа маргааш бүтдэггүй юм байна. Тэгээд маш олон гоё бэлдэж жагаад эцсийн мүлэгтээ тэр дуу нь эхлээд өөрт нь таалагдаад тэгээ өөрөө тэр дуу зүрх сэтгэлээр одоо мэдэрч дуулах юм бол одоо амь ордог гэдэг. Тэрийг би юунаас харсан мэхээр сая манай киноны дууг ариун агч дуулж байгаа байхгүй. Яг тэр хүний дуутай ажиллаж байгаа ажиллагааг ингээл харангуй бүр үнэхээр нэрээ дуу гэдэг зүйл яаж хүний зүрх сэтгэлээс одоо ургаж гардаг вэ гэдгийг л бүр ингээд биеэрээ одоо сэтгэлээрээ ингээд мэдрүүлээд гараа явчихж байгаа байхгүй. Тэгэл үнэхээр гайхалтай гэл одоо үлгэр дуурайл аваад явж байна. Тэгээд ямар тач одоо маш олон гоё дуу хичээж авнаа. Нутагтаа би залбирлаа. Дуудахтаа окей саалаа. Нутагтаа би залбирлаа.